Өнөөдөр 9-р сарын 17-ны өдөр үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга улсын клиникийн 1-р төвийн эмнэлгийн ажилчдын хөдөлмөр нийгмийн хамгаалалт, цалин хөлс, тоног төхөөрөмж хэрэг хүрэлцээтэй байгаа талаар танилцлаа. Улсын клиникийн 1-р төвийн эмнэлгийн ажилчдын хэлж байгаагаар тоног төхөөрөмж цөөн, цалин хөлс бага, ажлын шаардлагаар хэд хэдэн ажлын байрны хүмүүс оройн 10 цаг 30 минутаас шөнийн 12 цаг хүртэл ажилладаг. Ажилчдын унаа байдаггүй болохоор гэр орондоо харихад хүндрэлтэй байгаа талаар ярьлаа. Тэгээд диализын аппаратанд орж байгаа хүмүүс юм бол өөрийнх нь сэтгэл зүйн болон бие баримтын онцлог байхаас гадна энд ажиллаж байгаа хүмүүс өөрөө бас онцлог орчинд ажиллаж байдаг. Цагийн өөрчлөлтөөс аваад тэгэхээр энэ орчинг ойлгоод миний бодлоор өнөөдөр нийтний эмнэлгийн ажилчдын цалин мөнгө үнэхээр бага. Бид нэр өөрсдийнхээ цалингаа хязгаарч сэтгэл дүүрэн амьдарч байв гэж хэлэх бол хатуу хэцүү байдаг. За яг жишээд хэлэх юм бол одоо нэрээ баг би эмч хүүхэд цалингаараа би өөртөө хүссэн хөтлөө аваад өмсөх хэмжээний байж чадахгүй. Гэсэн хэдий бол чи мэрэгжлийн минь онцлог юм байна. Хийхстэй ажил маань юм байна. Ажилдаг бол энийг төр засаг харж хандаад бид бүхний цалин зүгээр нэг хэмжээнд биш. Бас боломж нь байдаг юм байна. Энэ хүн ажил хийснээрээ бахархаж ажилдаа дуртай байх нөхцөл бүрдүүлэхээр тэр цалинтай болгож өгөөсэй гэж хүсдэг. Эмнэлгийн ажил дотор диализын орчин бол өөр шүү. Бас дотор нүшин нарийн хараасаа гэж хүсэж байгаагаа эндээс хэлэх хэрэгтэй байна. Амьдрал хавууд нь бас хүрэлцэх энэ хүртээмж нь бол маш бага байгааг манай эмч сувилагч асаргч нар хэлж байна. Түүнээс гадна манай энэ эрүүл мэндийн даатгалын тогтолцоог одоо өнөөдрийн байгаа төвшингээс эрс одоо сайжруулахгүй бол болохгүй байна. Өнөөдөр энэ бөөрийн дутагдлын аппаратын нөхцөл байдлыг бид харлаа тийм ээ. Өнөөдөр энд улсын хэмжээнд нэг 50 гаруй энэ бөөрийн дутагдлын одоо дутагдлыг одоо нөхөх ийм аппарат байна тийм ээ. Тэгэхэд улсын хэмжээнд нэг 110 орчим байвал ер нь боломжийн төвшөнд ажиллах ийм одоо байдлууд харагдаж байна. Тэгэхээр өнөөдөр зөвхөн одоо бид энэ бодит байдалтай танилцах биш одоо удахгүй хөдөлмөрийн нийгэм зөрчлийг хангах үндэсний 3 тал хэлцээр болно. Энэ хэлцээрт бид энэ эрүүл мэндийн салбарын ажиллагчдын өмнө болон ер нь эрүүл мэндийн салбарт тулгамдж байгаа асуудлыг бид бодит байдал дээр нь танилцаад асуудал болгож бид шийдвэрлүүлнэ. Тэгээ энэгээрээ бол өнөөдрийн энэ эхлүүлж байгаа энэ арга хэмжээ бол ач холбогдолтой гэж бодож байна. Бид эхлээд нүдэрээ энэ бодит байдлаа танилцъя. Дараа нь асуудлаа тавья. Дараа нь шийдвэрлэх гарцыг одоо тэр холбогдох одоо салбарын яамдууд, засгийн газрын төвшөнд ажил олгогч нартайгаа бас ярилцъя гэж бодож байна. Мөн тус эмнэлгийн бөөрийн эмчилгээний тасаг сүүлийн жилүүдэд ачаалал маш ихсэж байгаа. Тоног төхөөрөмж хүрэлцээгүй болохоор өвдсөн хүмүүс хүлээгдэх зэрэг олон хүндрэлүүд гарч байгааг хэллээ. Одоогоор тус эмнэлэгт бөөрийн 30 аппарат ажилтдаг бөгөөд эмчлүүлэгчдийн тоо 100-аас шахам. Мөн тус өвчнөөр өвчлөгсөд насны хувьд маш залуу 21-с 30 насны хөдөлмөрийн насны хүмүүс байгаа юм а. Тэгэхээр үүн дээр манай эрүүл мэндийн байгууллагуудаас анхаарлаа хандуулахгүй бол нөгөө л нэг яригддаг очор дараалал, хүний амьнас гэдэл гараад байдаг олон муу зүйлүүд засрахгүйг харуулж байна. Улсын клиникийн 1-р төв эмнэлгээс Синхтлэг Цэнд Жавнаар сурвалжлаа.